Бурхны хайр бидний сүнсний шарахыг илгээдэг. Энэ нь бидэнд итгэлтэй байдлыг өгдөг. Бас бидэнд зоригтой байдал, төгс хүчит Бурхнаар төгс хайрлагдсан гэдгийг маань бидэнд мэдрүүлдэг юм. Нөхөрлөл. Ойр дотны нөхөрлөл. Иохан 16 дугаар бүлэгдэр ариун сүнс биднийг эцэгтэй нөхөрлүүлдэг гэж хэлсэн байдаг. Эцэг бас хүүтэй нөхөрлөх энэхүү ойр дотны нөхөрлөл нь Христийн дотор итгэгч хүнийхээ хувьд биднийг ялгаатай болгож яадаг. Бид Бурхныг мэддэг. Тэр биднийг мэддэг. Бид Бурхантай хамт энэ ертөнцийн зүйлсэд оролцдог. Тэр бидний амьдралын хэсэг бүрт анхаарал тавьж яадаг. Тэр бидний дотор оршиж, биднийг өөрийнхөө орших газар болгодог. Иннээс илүү ойр дотны харилцаа танд байна уу? Гайхалтай. Та Бурхантай хамт байх цагаа бүү алдаарай. Сэтгэл хөдлөлөөрөө амьдрахаа болж, харин зоригтой амьдрч ихэл. Зоригтой хүн бол. Бурханд хандаж залбир. Төлөвлөгөөгөө боловсруул. Хийж байгаа бүхий л зүйлээ хар. Хэрвээ хийж байгаа зүйлстэй үр жимсгүй байгаа бол хийхэ бол энэс хэсэг хүнийг гонигтай болгож магадгүй. Харин та тэдэнд ингэж хэлээрэй. Би Бурхантай цаг гаргаж чадахгүй байна. Би Бурхантай байх цаг гаргамаар байна. Би сүнслэг эрүүл хүн баймаар байна. Харин би амьдралдаа өөрчлөлт хийж Бурхныг энэ тэргүүнд тавих юм бол би илүү сайн найз, илүү сайн хүн байх юм байна. Ийм учраас би зарим зүйлээсээ салж, зарим зүйлийг хийж эхлэх хэрэгтэй байна. Би таныг гомдоохыг хүсээгүй л дээ. Гэхдээ би хийн гэж бодсон зүйлээ хийх хэрэгтэй байна. Зорилгынхаа дагуу амьдр. Амен. Хүн бүр энэ зүйлийг хийхгүй байх. Гэхдээ би та нарыг хийгээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр би өмнө нь хэлж байсан да. Үнэн ба Бурхантай хамт байх нь. Бурхантай ойр дотнд харилцаатай байхын тулд бид хоёр зүйлийг төлөх хэрэгтэй болдгоо гэж би боддог. Үнэн бас цаг хугацаа. Бурхантай хамт тууштай бай. Бүү ухарч нэц. Бурхантай хамт байх цагаараа хийх ёстой нэг зүйл бол яаж Бурхны хайрыг уух вэ гэдгийг л суралцаарай гэж би урамшуулж хэлмээр байна. Ромын 8 дугаар бүлэг дээр очицгоё. Бурхан надад хайртай гэдгийг бодож суух нь миний тулаанд хэрхэн туслах юм байж байгаа юм. Тийм ээ, энэ бол муу ёрийн сүнс таныг айлгаж байгаа хэрэг юм. Муу ёрийн сүнс бидний бүхий л айдас хүйдэс, итгэлгүй байдал, ичимхий сул дорой байдлыг хүсдэг. Тэр энэ бүгдэд дуртай. Тэр энэ бүх хэрэггүй зүйлийг тэжээж тэтгдэг. Харин та Бурхны хайрыг мэдэх юм бол Бурхны хайр таныг залбиралд хүчтэй болгодог. Ром 8:35. Хэн биднийг Христийн хайраар салгах юм бэ? Гамшиг үү, зүдэрлүү, хавчилгуу, өлсгөлн үү? Хэрвээ та хувийн асуудалтай бол таны амьдралд шудраг бус зүйлүүд болж байгаа юм шиг санагдаж байгаа бол тийм ээ, Бурхан минь та надад хайргүй мүү гэж хизээч битгий хэл. Бидэнд байгаа асуудлууд нь Бурхан бидэнд хайргүй гэсэн үг биш. Тэгэхээр юу болж таарах юм гэж та асуух байх л та. Тэгэхээр энэ бол шал өөр асуудал юм. Бид өнөөдөр энийг үзэхгүй. Би 22 жилийн өмнө хөхний хор тавдартай болсныгаа мэдсэн. Би мэс засал хүлээж байхдаа Бурхны хэлсэн нэг үгийг би өөртөө хадгалсан юм. Тэр үг бол миний бүхий л туулсан зүйлийн туршид надад хадгалагдсан үг. Бурхан минь, та надад хайртайг би мэднэ. Та надад хайртай гэдгийг би мэднэ. Би танд итгэж байна, Бурхан минь. Та энэ зүйлийг сайнны төлөө ашиглах болно. Бурхан бол сайн. Та надад хайртай. Шаналл зовлон таныг Бурхны хайраас салгахыг бүү зөвшөөр. Асуудлууд таныг Бурхны хайраас салгахыг бүү зөвшөөр. Амьдралд тань тохиолдож байгаа ямар ч зүйлээс илүү ихээр та хайрлагдсан нэгэн гэдгээ мэдэх хэрэгтэй. Төгс хайрлагдсан. Иохан 15-ыг эхлээд үүнийг дуусгая. Хэн бидний Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг үү, зүдэрлүү, хавчилгуу, үлсгэлэн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү? Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж, бид нэдлэгдэх хонь мэт тооцогдож байваа гэж бичигдсэн юм. Би энэ хэсэгт их дуртай. Яагаад гэвэл хөндлөнгөөс харах юм бол ямар агуу ялалт бүхий Бурхантай гайхамшигтай харилцаатай Христ итгэгчийн талаар энд хэлсэн юм бэ. Тэ таны амьдралд байгаа асуудлуудыг харах юм бол та магадгүй нэдлүүлэхээр хөдлөгдөх хонь мэт харагдаж болох юм. Харин дараагийн ишлэл дээр харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг, түүгээр дамжуулан давуулан дийлдэг юм аа. Юу гэсэн бэ? Биднийг хайрладаг.
Асуудлууд байхгүй бол та дайчин болж чадахгүй штэ. Та хайрлагдсан гэдгээ, Бурхнаар төгс хайрлагдсан гэдгээ мэдгэн таныг дайчтаас илүү хүчрхэг болгодог билээ. Та бүр аимшигтайгаар самуурч мөнгөнсөн байлаач. Тийм өдөрч Бурхан танд хайртай. Тэр таныг хайрласаар л байдаг. Тэр танд алганы амт үзүүлэхийг хүсэх байх л та. Гэхдээ л тэр танд хайртай. Та хүүхдтэй хайрлага болдгүй үсттэй. Иохан 13:23. Бид нэг зүйлийг нөгөөгийнх нь ард тавьж байна. Би та нарт энэ ишлэлийг уншиж, Есүсийн хайрлсан дагалдагчдын нэг нь энэ бол Иохан ном. Иохан номыг Иохан бичсэн юм аа. Тэр өөрийнхөө тухай ярьж байна. Эдгээр ишлэл бүрийг тэр энэ номонда бичсэн. Түүний шавнарын нэг болох Есүсийн хайрлсан хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа. Петрийн юу хийж байсныг би сайн мэдэж байна. Надад завсарлага өгөөч. Яагаад босоод ямар нэг юм хийхгүй байгаа юм бэ? Бид маш их зүйл хийх ёстой шүү дээ. Шавнарын нэг болох Есүсийн хайрлсан хүн. Иохан 19:26. Тэгэд Есүс эхийгээ болон хайртай байсан шавнараа ойр зогсохыг хараад. Тэгэхээр Есүс ганцхан түүнд л хайртай байсан мэт үйлдэлийг тэр хийж байна. Есүсийн хайртай дагалдагч. Юу гэж? Есүс хүн бүрт ижилхэн хайртай. Гэхдээ би бол түүний нүдний цэцгий гэж итгэдэг. Энэ надад баяр хөөргийг өгдөг. Та нарын хүнийг бүрт Есүс ижилхэн зүйлийг хэлдэг. Энэ түүнд итгэлтэй байх хангалттай зоригийг бидэнд өгдөг. Та бол Бурхны нүдний цэцгий. Бурхан дэлгүүр яваад сонгож авсан нэг нь та гэсэн үг. Төгс нэг. Түүний нүдний цэцгээ мэд тэр биднийг хайрлан хамгаалдаг гэж хэлсэн ишлэлд би их дуртай. Таны нүдэнд ямар нэгэн зүйл орчихвол яадаг вүлээ? Рефлекс. Нүдний цэцгийг хамгаалахын тулд та рефлексээрээ нүдэ хандаг штэ. Үүнтэй адилхан байдлаар л Бурхан биднийг хамгаалдаг. Бид тэр зүйлийг тийм сайн хийдэггүй. Гэхдээ та нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Иохан 20:2. Тэгэд Мария Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавнар руу гүйж. Тэгэхээр би баттай хэлэх байна л да, би нэг зүйлийг. Энэ ном яаж ингэж бичигдсэнийг үнэхээр төсөөлж чадахгүй байна. Зүгээр л миний ном ингэж эхэллээ гэж төсөөлөе л доо. Би Есүсийн хайртай шавнарын нэг. Миний номон дээр 4 юм уу 5 удаа ингэж бичсэнийг уншаад л та намаа чулуудаад энэ одоо өөрийгөө хин гэж бодож байна гэж хэлэх бах. Харин Иохны хувьд тэр Бурхантай хүүхэд шиг ойр дотно гайхалтай харилцаатай байсан. Тэр эннээсээ ердөө чичээгүй. Альва залуучуудаа та Бурхантай ойр дотно харилцаатай байгаагаасаа ичих хэрэггүй штэ. Харин энэ харилцаа таныг төсөөлж чадах ямар нэгэн зүйлээс чинь илүү нэгэн болгох болно. Та үнэхээр жинхэнэ эр хүн болмоор байна уу? Тэгвэл Бурхантай ойр дотно гүн гүнзгий хөвчлсөн харилцаатай болоорой. Нэг зүйл. Иохан 21:20 дээр. Петр эргэхдээ өөрийнх нь араас Есүсийн хайртай шавн дагаж явааг харав. Хэрвээ та энийг цааш нь унших юм бол их хөвгөлтэй төгшөө. Энийг харцгаая. Петр эргэхдээ өөртөөх нь араас Есүсийн хайртай шавн дагаж явааг харлаа. Тэр шав мөнөх оройн зоогон дээр Есүсийн цээжийг налан сууж, эзэн таныг барьж өгөх юм бэ гэж асууж байсан юм. Дараагийн ишлэл. Петр түүнийг хараад Есүст, "Эзэн, энэ хүн яах вэ?" Яагаад гэвэл өмнөх ишлэлдэр эзэн Петрт үргэл болон нас барах харчигдан хүнд замаар туулах болно гэдгийг үзүүлсэн байсан юм. Петрийн хэлсэн зүйл нь таны хайрлсан энэ хүн яах болоо? Юу гэж нэг сайн мэдээнд тэд бидэнтэй л адилхан л хүмүүс байсан юм. Тэд бидэнтэй л адилхан хүмүүс байсан. Төгс биш, зүгээр л хүмүүс. Эфес 3 дугаар бүлгийг бид харах хэрэгтэй.
Тэр өөрийн алдрын баялагын дагуу өөрийн сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Хөх ариун сүнс таны дотор оршиж таныг хүчрхэгжүүлэх болтугай. Ингэж Христ итгэлээр та нарын зүрхэнд нутаглаж, та нар хайр дотор үндэслэж суйрлаад бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар үргэн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох болтугай. Бурхан таныг юуны түрүүнд итгээсэ, тэгээд энэ хайрыг амсаж мэдрээсэ гэж хүсдэг. Бурхан таны амьдралд хийж байгаа альва зүйл рүү та анхаарлаа хандуулах юм бол та хайрлагдсан нэгэн гэдгээ улам бүр илүү мэдэх болно. Бүхий л төрлийн зүйлээр. Бид өчүүхэн жижиг зүйлийг ч анхаарах хэрэгтэй. Бид ойлгож ухаарах хэрэгтэй. Тэдгээрийг Бурхантай хамт шийдэх хэрэгтэй. Харин хэр зэрэг өргөн, өндөр, урт, гүнзгий юм бэ? Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр амьдралаараа өөрийнхөө туршлагаар энэ зүйлд бэлэн байх хэрэгтэй. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрэнд хүртэл бэлгсэн байх болтугай. Би энэ үгэнд их дуртай. Бурхан өөрөө бэлхуулан дүүргэсэн бий байх болтугай. Өө Бурхан минь. Ойр дотны харилцаа биднийг хаана аваачих вэ? Есүс биднийг сунгаж байгаа хэргүй? Бурхнаар дүүрч бэлгсэн бие махбод Есүсийг багтаасан ваар сав болж мөхөж байгаа дэлхийд хүрэхийн тулд тэр бидний амийг, оюун санааг, гарыг, хөлийг, таны үгийг ашиглаж болох юм. Иохан 6:35. Иохан 6 дугаар бүлэг бол Библиэд гайхалтай бүлгийн нэг юм. Энэ бол шилжилтийн бүлгээ гэж би боддог. Энэ бүлэг бол балчир хүүхдээс төлөвсөн эр хүн болох шийдвэр гаргах шилжилтийн бүлэг гэж би боддог. Төөрсөн хүн шиг надад өгөөч гэхийн оронд өөрийнхөө хүссэн хүн болгож өгөөч гэж хэлдэг шилжилтийн бүлгээ гэж би боддог. Энэ бүлэгт бид түүний гарыг биш, харин түүний нүүр царайг эрен хайх шилжилт хийх шийдвэр гаргадаг гэж би боддог. Хинч биднэр ийм зүйл хийлгэж чадахгүй. Харин надад үнэхээр гайхалтай санагддаг нэг зүйлийг би танарт харуулъя. Есүс, би бол амийн талах байна. Над руу ирдэг хүн үлсэхгүй. Надад итгэдэг хүн хизээч цангахгүй. Энэ нь та бие физиологийн хувьд хизээч цангахгүй өсөхгүй гэсэн үг биш л дээ. Харин та сэтгэл хангалуун болно. Тэгээд энэ зүйлийг муу ёрийн сүнс хизээч өөрчилж чадахгүй гэсэн үг юм. Тэгэхээр Библиэлд та үнэхээр төвчээртэй, юу ч хүсэхээргүй төгс болсон гэсэн үг гэж хэлдэг. Харин муу ёрийн сүнс юу гэдэг вэ гэхээр та нар руу очиод Бурхан дотор сэтгэл хангалуун гэж юу гэж хэлүүлдэг. Тэгэхээр миний хүсэж байгаа зүйл байна гэсэн үг үстэй. Тэгээд би юу олж мэдсэн гэж надад байгаа зүйлсгүйгээр би юу ч хийж чадна. Харин Бурхангүйгээр би юу ч хийж чадахгүй. Хэрэг би үүнийг ойлгох юм бол энэ зүйлийг хийнэ. 48 дугаар эшлэлдэр би бол амийн талах. Та нарын өвөг дээдс чинь цүлд манаа идсэн. Тэд нас урцгаасан. Ямар утгатай хэлж байна? Тэд гайхамшигыг харцгаасан. Тэд улаан тэнг суваагдахыг, аднаас ус гарахыг, тэнгэрээс маана буухыг харсан. Шүн галан багна, өдөр үүлэн баг нь харсан. Та гайхамшигын талаар ярьж байна. Би тийм ээ Бурхан минь, би гайхамшигыг хармаар байна. Хэрвээ та миний амьдрал ямар нэгэн онцгой зүйлийг хийх юм бол би итгэхэд амархан болно шүү дээ гэж боддог. Үгүй ээ, энэ тийм биш. Тэд бидний харахыг хүсэж байгаа зүйлийг харсан ч тэд дуулуургүй, итгэлгүй хүмүүс байсан. Харин бид итгэлийн нүдэрээ Есүсийг харах хэрэгтэй. Тэр та нарын өвгдөд цүлд маана идсэн. Тэгээд тэд нас урцгаасан. Харин би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талах байна. Миний хийж өгөх зүйл биш. Харин би та нарт хэрэгтэй. Би та нарын төлөө бүхий л зүйлийг хийж чадах боловч таны төлөө хийх зүйлийг битгий хаа. Харин намайг ирэлхийл, чамд хамгийн сайныг би мэднэ гэж хэлж байна. Тийм ээ. Тавнэгдүгээр ишлэл. Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талах байна.
Хэрвээ хэн нэгэн энэ талхнаас идэх юм бол тэр мөнхөд амьдрна. ертөнцийн амийн төлөө миний өгөх талх бол миний махан бие юм гэж айлдлаа. Тэгтэл юдэчүүд хоорондоо энэ хүн өөрийнхөө махан биеийг бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ гэдэл маргалдаж эхэлсэн. Цааш нь 54 дугаар ишлэлдэр миний махыг идэж цусыг уусан хүн мөнх амьтаа би түүнийг эцсийн өдөрт амьлуулнаа. Энэ ишлээс болоод эртний Христэд итгэгчид хүний мах иддэг гэж буруутгагдаж байсныг та нар мэдэх үү? Тэд ийм зүйл хийдэггүй байсан. Энэ зүйлийг сүнслэг утгаар нь харахгүй бол үнэхээр хөгийн сонсогдож байгаа. Гэхдээ Есүс бидэнд өөрийн биеийг өгсөн. Үүнийг бид амийн талх гэж нэрлэдэг. Тэр бидэнд амийн ус гэж нэрлсэн өөрийн цусаа өгсөн юм. Намайг санаж та нар үүнийг үйлдэрэй гэж тэр хэлсэн. Гэхдээ бид эзний зоогийг хүлээн авч үйлдэх нь ёс заншил биш юм шүү. Энэ бол ямар ч утгагүй ямар нэгэн зүйл биш ээ. Тийм ээ. Бид түүний дахин ирэх хүртэл түүний үхлийг санаж дурсах болно. Бид гэм нүглийн төлөөх уучлалыг гуйдаг. Бид бие махбодынхоо эдгэрлийг залбирдаг. Бид өөрсдийгөө шалгадаг. Ингэхдээ ямар нэгэн нууц зүйл байгаа бол ил болгох хэрэгтэй. Хэрвээ ил болох юм бол тэрнээс илүү зүйлс бидэнд байгаа гэж би итгэдэг. Энийг бид дараа ойлгох болно. Ишлэл 57. Амьд эцэг минь намайг илгээсэн бөгөөд би эцгээр амьдрахын адил намайг идэгч хүн надаар амьдрна. Тэр нэг биш удаа ингэж хэлж байсныг та нар анзаарч байсан уу? Би чиний төлөө хийж буй зүйлсээр чи тэжээгдэх болно. Чи надаар тэжээгдэх болно. Та нар миний хэлж байгааг ойлгож байгаа эсэхийг би шалгамаар байна. Энэ эзэн чиний төлөө бүхнийг хийнэ гэсэн үг биш. Тэр таны бүхий л хэрэгцээг мэдэж байгаа. Бас тэдгэрийг хангах болно. Бурхан танд хайртай. Бид түүнийг хаахгүй. Бид газрын зүйлсийг эрен хайж, бид өгөгч болон түүний өгч байгаа зүйлсийг л харах юм бол бид өөрсдийгөө унгаж байна л гэсэн үг. Харин бид зөвхөн би юу гэж хэлэх дуртайг та нар мэдэх үү? Бид Бурханы билгийг хайдаг. Харин бид Бурханы оршихуйг хаах хэрэгтэй. 58 дугаар ишлэлдэр Тэнгэрээс бууж ирсэн талах бол энэ мөн. Гэхдээ та нарын өгдөд сэтсэн, нас барсантай адилгүй. Энэ далхыг идсэн хүн мөнх амьдрна гэлээ. 60 дугаар ишлэлдэр тэд энийг сонсоод дагалдагчдаас олонх нь эн чинь хэцүү үг байна. Энийг хэн сонсож чадах вэ гэцгээлээ. Тэгэхээр би өнөөдөр та нарт хэрв тэр таны хүссэн зүйлийг өгөхгүй байсан ч та тэрнийг бүхий л зүрхээрээ хайрлах уу? Амьдралынхаа өдөр бүр түүнд үйлчлэх үү? Бүх амьдралаа түүнд өгөх үү? Тийм ээ, та нарын зөв. Түүнд бүх хариулт байгаа. Танд ч бас хариулт байгаа. Энэ бүлэгт ч бас байгаа. Би удахгүй та нарт харуулнаа. Та өөр юу хийх ёстой вэ? Би мэдгүй. Харин тэр даруйд тийм ээ гэж хэлсэн 2-3 хүн байсан. Тэгээд л энэ иймэрхүү замаар л замхарсан да. Энд чи харин хэцүү байна да гэж тэд хэлсэн. Энийг хэн сонсож чадах юм бэ? Энийний дараагаар олон шавнар бутсан. Тэд өөрсдийнхөө хуучин ажил руугаа буцсан. Дахиад түүнтэй хамтраагүй юм. Ямар харамсалтай юм бэ? Та амьд талах амийн ус сулгаж намайг авах уу? Чамд хамгийн сайныг нь хийж өгнө гэж надад итгэх үү? Миний гарыг биш, миний нүүр царайг эрэг хаах уу? Миний хинбэ гэдгийг мэдэж намайг хайрлах уу? Зарим нь үгүй. Энд чинь хэцүү хэрэг байна. Дэндүү их юм байна. Та намайг баяр осголонтой болгоно гэж би бодсон. Миний хүссэн бүхий л зүйлийг та өгнө гэж би бодсон юмсан. Миний амьдрал үргэлж дээшлэнэ гэж би бодсон юмсан. Паулын хэлсэн би сэтгэл хангалуун байхад суралцсан. Би баян байхыг ч, ядуу тарчиг байхыг ч, айлч үед би эзэнд итгэнэ гэж хэлсэн үгэнд би маш их дуртай. Өнөөдрийн миний энд хэлж буй үг хэр их гүн болохыг та нар ойлгож байна уу? Би энийг сэтгэл зүрхнийхээ гүнд ойлгосон гэж хэлэх гээд байна л да. Тэгээд Есүс дагалдагч наруугаа хандаад та нараас явахыг хүсэж байна уу гэхэд Петр эзэн бид нар хаашаа явах юм бэ гэж хэлсэн. Мөнх амийн үгс танд байна. Гэхдээ тэд хаашаач явсан бид явж л байна гэж бодож байна. Гэсэн байдалтай байсан болов уу гэж би бодож байна.
Юу ч хийх хэрэггүй. Эргэж буцах хэрэггүй. Та хаашин дагуулна, би таныг дагуулна гэж бодож байна. Би таныг дагахтаа дуртай гэж байна. Дургүй байсан ч би таних, та минийх. За, тэгэхээр ийм л зүйлийг би үе эзний зог барихтаа хийдэг. Энэ талаар таны санаа ямар байгааг би мэдэхгүй л дээ. Хэн нэгэн танд энэ зүйлийг өгсөн ч вэ, үгүй ч вэ. Харин та энийг хийх боломжтой. Ямар нэгэн шинэ онол сургаал гаргах гэж чармаах хэрэггүй. Харин та нар мэдэн штэ. Би дэлхийд даяар аялдаг. Тэгээд л гэртээ үе эзний зоогийг барьдаг. Библиэд дээрхээс гадна нэг зүйлийг нэмж хэлэхэд би эзний зоогийг хүлээн авсан. Би гим нүглийнхээ төлөө уучлал хүсдэг. Өөрийгөө шалгадаг. Бие махбодынхаа эдгэрлийн төлөө гуйдаг. Есүс ээ, таны бие миний төлөө угарсныг дурсан санаж байна. Би танд талархаж байна гэж хэлдэг. Таны хийсэн бүхий л зүйлд би баярлалаа. Өнөөдөр таны биеийг би миний амьд талх болгон авч байна. Надад олон зүйл байхгүй үед би альва зүйлийг хийж чадах ч гэлээ. Би таньгүйгээр юу ч хийж чадахгүй. Би таны цусыг шинэ гэрээний цусыг дурсан санаж байна. Итгэлээр таны дотор зөвд тооцогдох ямар гайхалтай сайхан гэрээ вэ? Та биднийг төгс хайрлсан. Тийм учраас хэрвээ бид гим нүглээ таны өмнө хүлээн зөвшөөрөх юм бол та бүхий л гим нүглийн маань өөчлөдөг. Таны үнэтэй цусаар тамгалагдсан хинч тасалж чадахгүй бат бөх гэрээ. Өнөөдөр би энэ дарсыг ууж байгаа шиг та миний амийн ундаа. Би таныг идэж таныг ууж байгаа шигэ. Би таны дотор бүрэн төгс сэтгэл хангалуун болох болно. Амен. Би энэ зүйлд чин сэтгэлээсээ итгэдэг. Христ итгэлд байна гэдэг нь ч ийм утгатай. Санта Клаус шиг бурхан бидний бүхий л хүслийг биелүүлнэ гэж харах хэрэггүй гэж би боддог. Энэ орчлон ертөнцийг бүтээгч тэр эзэн бурхантай та гэрээний харилцаатай. Цусаар худалдан авсан эрх бүхий нөхөрлөлтөй. Энэхүү нөхөрлөлөө илүү ойр дотн болгож хөгжүүлэхийн тулд тулаанд аль болох бага тэмцэлдээрэй. Яагаад гэвэл бурхан таны төлөө өөрөө тэмцэх болно шүү. Амен. Тийм ээ, өнөөдрийн үг та нарт бурхныг нэгдүгээр тавих хэрэгтэй юм байна гэдгийг ухаарахад тус болсон гэж би баттай итгэж байна. Харин бид энийг хийгээгүй бол энийг хийхэд бидэнд юу саадуулж байгааг олж тогтоож бид энийг хийх хэрэгтэй, хүсэх хэрэгтэй. Амьдралынхаа нэн тэргүүнд бурхныг тавьцгаая. Өнөөдөр бид та бүхэндээ цувралуудаасаа танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Бидэнтэй хамт хөтөлбөрийн төгсгөл хүртэл хамт байгаарай. Би та нарт зориулсан онцгой үг надад байгаа шүү. Итгэл найдвараар дүүрэн амьдрахад тань Joyce Meyer-ийн Итгэл найдвараар ирээдүгөө хар товхимол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгон авахыг хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдоорой.